Юу ярих вэ? За 2009 оноос одоо жодогийн шгшээг дээр бэлтгэл сургуультай эхэлж тэгээ спортын зам руу одоо анх удаа тэгж орж исэн да. Тэгээд өдийг хүртэл одоо сам жодо үндэсний өх бэлтгэл сургуультай гэдэг явж байна да. Үндэсний өх бол Монголын одоо асар том соёл. Их спорт сам жодогоор барилжээж бас үндэсний өхөөр давуу тал болж барилдах ч юм уу тий. Энэ тал дээр бас аль алиндаа л нэмэр дэм болдог. Тэгээд миний хувьд бол энэ жилийн цөмөг найрамдах солонгост тусалсан жанжууд бас одоо дэлхийн аварга шалгаруулах сам бүхэн тэмцээд нэмэгдсэн үлгэр хамт төрүүлсэн. Тэгээд энэ жилийн хувьд бол сайхан баяртай сайхан жил байлаа. Өгөхгүйгээр битүүний өдрийг чинь төсөөлөхөд хэцүү л байдаг шүү дээ тийм ээ. Мэдээж сар шинийхэн барилдаанд бэлдээд бэлтгэл сургуультаа хайтайхан сайн байсан. Өдөр зэрэгтэй хүрэхэд бас дэмжиж тусалдаг Power Last компани, Jinko клуб, жодо өхийн шгшээгийн хамт олон, самбо өхийн шгшээгийн хамт олон, самбо өхийн холбоо нийт Монголын ард түмэнд ирж байгаа холгон жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг илжээтэй сайхан өрөөлөг өргөн дэвшүүлье. Тэгээ та бүгд маань сар шиндээ сайхан шинэлээрэй.